Зодох өнөөдөр яг бол Total Accurate Battle Simulator Tops буюу энэ хөлөмдөө One Piece-ийн дөрөвдөг хооронд нь тоглох юм. Заастаа лайк сапа дараад бичлэгдээс угаана. Баярлалаа. Энэ бол жоохон царамуутай. За тэгээ нэг жоохон Тэмүүгийн маягийн Санжи байна. За тэгээ түүний эсрэг бол за нэг Роми нэг хитэн шиг дайчт байна. Тийм. За тэгээ эхлүүлсэй. За Санжи нэг шүлэлт. Санжи бол хоёр шүлэлтөөр 30 хэдэн Роми эсрэг нь бол дуусгачлаа. Тийм энэ ингээд зүгээр газар ээж өгчтэй. Тийм. За Санжидээ үзэх дараагийн нүр бол за хаанууд байна. За хаан бол саяны хэдэн Роми дайчдуудаас бол хамаагүй илүү үзээ гаргана гэдэгт бол би итгэлтэй байна. За тэгээ старт. За амар өшгөл орсон. За тэгээ хин ч унаагүй. Йоо ямар амар дууч юм. Ямар Санжи амар өшгөж байна. Тэгээ хаануудаас бол нэг ч унаагүй. Агуу унаад гисэн. Хаануудаас унаад гисэн. Тэгээ манай Санжи бол дундаа хийж аваад амар хойлдож байна. Яа тэгэхээр Санжи бол тим шампунь унахгүй гэдэгт бол би бол итгэлтэй байна. За тэгээд Санжи сүүлдээ барыг хөллөөн зөгч байж. Тэгээд хааных нь шөмсөд унаад өглөө. За дараагийн дөр бол 2 минутын Зоро. За тэгээд нүдийн тэгээд та нар тэгээд харах нүдийн тэгээд тоох байхгүй тий. За бус зүйл нь бол адилхан их гэж нь бол маш их хичээсэн. За тэгээд ийм нэг Зоро байна. За төөний эсрэг за тэгэхээр нэг Роми нөө хитэн гараад. За тэгээд эхэлье. Зоро агарын дааш хийсэн. За талн шоу явуулсан. Зороод үлсэндээ шоу гараараа зогсож байна. Тэгээд манай Зоро. За нэг тавлахлаа. За одоо арай нэг жоо үзэдэг гаруудтай Зорог үзүүлсэй. За Роно Зорогтой үзэх дараагийн хүмүүс бол за хаанууд байна. За хаанууд бол тэгээ ус арай илүү үзэх танаад юмтай. За тэгээ шоу эхэлсэн. За манай Зоро бол юм амар айрстаа шивэлдэг. За тэгээ хаанууд манай Зорог бүр дундайцсан бүр дээрэс нь гүшүүж байна. Зоро тийм ахын ойлгомжтой. За 4 анаа нэс унаад өгдөө. 5 анаа унаад өгсөн. За 6 7. За 3 хан шиг хаан үлдсэн. За энэ 3 хаан Зоро өгсөн шатхолоо. За Зоро бүр юу барай зэлбэт нэ. За сүүлчийн хааныг бол Зоро нь бол ийдэж унагаасан харагдаж байна. За хаантай уршаа будаж унаад гээд явсан. За тэгэхээр за юуны түрүүнд лупийн хүчийг шалгацгаая. Зөвлөж шүдэрэгсэн. За одоо хаануудтай үзүүлээ. За хаануудыг бол бас нэг амар хэцүү бол албаар ганц зөвшөөрөх гэж би бодож байна. За хаанууд бол бас нэг ганц зөвшөөрөх байна. Хоёр зөвшөөрөх байна. За тэг үзэж байна. За унаад за 3 үлдсэн үгүй. За 2 үлдсэн. За сүүлчийн хааныг бол манай лүпи нэг илтгэсэн. За дараачих нь бол харсгал Blackbeard. За одоо байгаа энэ бол Current байгаа энэ бол William гэж хэлж байна бол одоо энэ лүпи байгаа энэ бол ганцтайсан юм бол за флэксэн за энэ харсгал дээр бол за энэ бол нэг юм сүртэй скел байхгүй. Энэ бол Джон тулдаг харсгал. За тэгээд энэ бол эдрийг алах гэж энэ бол бас жоох уудах. Энэ бол яг нэгээс нэг энэ бол зориулсан. За жоох хурлуулчих. За ямар ч юм бол дуусгачлаа. За энэ сүүлийн бравлерыг бол баг гişиг алж байгаа яч. За тэгээ дараачих нь бол за хар сахалтын эсрэг нь бол Fire Twin. За энэ нь бол жоо үзэгдэх тоглоом бол болж магадгүй. За ямар ч эхлүүлээ.
За сүүлийн Fire Queen-ийг бол за баг нэг амбарч байж. За баг нэг амбард оногсон байна дөө. За тэгээд өөрхөө Fire Queen. За манай Luffy бол шил өөр болсон байна. Энэ загс нь бол шил өөр болсон байна. Бүр алтан бүр шаргалуулж. За тэгээд түүнээс зэрэг. За тэгээд түүнээс зэрэг харсан. За тэгээд эхлэе. Намайг хэлбэл би надад уусарсан. За энэ удаа Luffy бол өмнө нь сайжирсан, загсан сайжирсан. Өөрөхнөөс бие өвчин гэсэн нэлээд сайжирсан. Тэгээд энэ нь болох марцай. Манай би нэг мөргөл эхэлдэг. Жам гом уу яа за үүнээс харахад бол Luffy бол хар сахалтыг бол хөлнөөс нь барьж аваад шүү нугалсан гэж байна. Хар сахалтаа бол ингэж унаад гэж өгөх юм. Хар сахалтаас өгсөн ч гэсэн бас дайпи гэдгсэн байна. За тэгээд хэдий Luffy загастай ч гэсэн хар сахалтыг хангалттай харуулах юм байна гэдгийг бид нар харж байна. Тулаан бол Санжи болон Зоро хоёрын эсрэг баян ахлагч Малушо эхэлцгээе. Luffy банда өөрийгөө шууд згсан. Надад манайш бойлох гэж очиж байна. Гэхдээ бойлж чадах уу да. За Luffy нь шууд агаар дээр акробат варгал ирчихлээ. Тэгээд Зоро шанаад авсан. Luffy унсан. Зоро дэсний чигсэн. Luffy гэхдээ буцаад ороо орлоо юм шиг боллоо. За манай Luffy их монжих маягтай үзэж байна. Luffy бол өөрийгөө нь олон хөвлөх чадвартай. Тэгээд за Санжи юу шиг даа мэдгүй юм гэхдээ яах юм. За Санжи аймаггүй болсон. Тэгээд манай Luffy нь дунд их чинь маш их үзэж байна. Тэгээд Luffy бол тийж амт нудаа илүү мэддэг байхгүй. Тэгээд яа Санжи ямар амар нэг зөгч байна. Йоо манай Зороогоор маань зөв тэв тоглоод нь явна. Зоро босоорой. Зоро унаад өгч. Үгүй. За Санжи ганцаар болсон. Санжи ч заварыг баггүй бах та. Юу вэ тэр бүцүүлэгдчихлээ шүү дээ. За манай уулзах гэж жоох удна. Тэгээ гайг байх. Эж бүүн Luffy юм харцгаая. Luffy амар маш их байна. За хин ялсан бэ? Яа, за. Гэхдээ амар ойрхон боллоо боллоо. За яалчул 29 юм да. Гэхдээ анийн дээр бол арай өөр хариу нь гарна. Тэгээд ямарч Taps дээр бол манай Санжи нь бол дээшээгээ яг Gojo-ын позыг аваад энэ бол Luffy өчгсөн маань. За Luffy нь бол доошоо нь бол амар норуулуу өчглүүлсэн юм шиг байна. Тэгээд доошоо гэд унаад гсэн маань. За Luffy нүүн ханаа энэ. За тэгээд энэ удаа ямар бичлэг юм байла. За тэгээд та бүхэнд таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За тэгээд Taps-ийн бас 2 дугаар дугаарыг оруулмаар байлаа бас. За комментний бичихгүй. За сааны санал бодлыг бас сонсъё те. За баяртай.